Монгол улсад ургийн болон нэран эрт үеийн онцлогоо нь чанар технологийн хүчин чадлыг хангалтгүй байгаас шалтгаалan олон төрлийн өвчлөл хожуу шатанд онцлогдож, улмаар хүүхэд багчуудын эрүүл мэндэд насан туршийн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл байсаар байна. Харин ургийн болон нэран эрт үеийн онцлогооны Tandem Mass Spectrometry тоног төхөөрөмжийг Монгол улсад нэвтрүүлснээр асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж бүрдэж байна. Tandem Mass Spectrometry аппарат гэдэг маань хүний бие организм дотор бодис солилцооны өөрчлөлт орсны улмаас амин хүчил болон органик хүчлийн солилцоо, өөхний хүчлийн солилцооны эмгэгүүдийн үед гарч ирдэг эмгэг өөрчлөлтүүдийг бол илрүүлж ихсэн багсныг нь бол тодорхойлох зорилготой аппарат юм а. Өнөөдрийн хүртэл манай улсад амин хүчил, органик хүчил, өөхний хүчлийн солилцооны эмгэгүүд бол огт онцлогдож байгаагүй. За энэ аппаратыг бид нар эмнэлзүүд нэвтрүүлж хэрэгжилж эхэлснээрээ бол Монгол улстай анх удаага онцлох боломжтой болж байна. Тус шинжилгээг нэвтрүүлснээс хойш хоёр төрлийн амин хүчлийн солилцооны эмгэгтэй хүүхэд бол манай шинжилгээг хийлгсэн. За тухайн хоёр хүүхдийн нэг маань болохоор тирозинеми гэдэг амин хүчлийн солилцооны эмгэгтэй бөгөөд 2025 оны 11 сард илэгний үйл ажиллагааны алдагдaltaй магадгүй цаашлууд илэгсэлжүүлэн суулгах хүртэл ийм хүндрэл өгөхөөр ийм асуудалтай байж байгаад хятад улсад бол манай энэ шинжилгээг хийлгэж анх онц тодорсон байж байгаа. Энэ шинжилгээг Монгол улстай нэвтрүүлснээр энэ хүүхдийн хяналт бол манай улстай хийгдээ цаашид одоо хятад улс руу дахин явах шаардлагагүй болж ирж байна. Магадгүй бид нар энэ хүүхдийн илэг шилжүүлэн суулгах эрслээс ч бас сэргийлж болох боломжтой болж байна. Шинжилгээг бол хоёр зорилгоор хийх гэж байна. Нэгдүгээрт нь болохоор төрсөн нэраа болгоныг хамруулах ийм зорилго байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн шалгуур үзүүлэлтгүйгээр хүүхэд төрснийхаа эхний амьдралын 24-өөс 72 цагийн дотор бол цэснийхаа дээжийг аваад манай дээр төрөх эмнэлгүүд шинжилгээнийхээ сорцыг илгээх шаардлагатай байж байгаа. За нөгөө нэг зүйл нь болохоор бид нар өнөөдрийн хүртэл энэ шинжилгээг хийж чаддаггүй байсан учраас магадгүй аль хэдийн одоо оюун ухааны хомсдолд орсон, хөгжлийн хоцрогдолд орчихсон, за илэгний үйл ажиллагааны алдагдaltaй зэрэг эдгээр хүмүүсийг бол их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв илгээгээд шинжилгээг хийх боломжтой болж байна. МАК компанийн ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн элч Цэлмүүний санаачлахаар Монгол улсад анх удаа ургийн болон нэран эрт үеийн онцлогооны Tandem Mass Spectrometry төхөөрөмжийг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн юм. Уг төхөөрөмжөөр өвчнийг эрт үед нь оншилж, хүүхэд багчуудад насан туршид нөлөөлж болох өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, амь насыг нь авран хамгаалах боломж бүрдэж байгаа юм. МАК компанийн ерөнхийлөгчийн тус санаачлах нь төхөөрөмжийг нэвтрүүлэхэд шаардлагатай 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 27 компанийн хуримтлагдсан хандивын ачаар ердөө 2-7 хоногийн дотор бүрдүүлж, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнг харуулсан сайн жишгийг тогтоосон юм.